За юу яцгаана guys, та бүхэн гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнд бичлэгээр ярьж өгөх хүн бол дэлхийн номер 1 ютубер гэж хэлж баг болохоор ийм хүн байгаа. За энэ бол Mr Beast байгаа. Та бүхэн баг сонсч байсан хүмүүс их байгаа бах тий. Сонсоог хүмүүс ч байгаа. Тийм бол би та бүхэнд энэ гайхалтай ютуберийн өнөөдөр амьдралын та бүхэнд ярьж өгье. За тэгээ бичлэг эхлэх өмнө та бүхэн юу хийх юм гэж байгаа шүү дээ. Лайка дараад, намаагаа дэмжиж, subscribe дуран сэтгүүлтэйгээ дөгөр. За шууд олон юм ярилгүй бичлэг рүү шууд орцгоё. За Mr Beast-ийн хувьд гэх юм бол Америкийн Канзас мужид өс төрсөн юм байна. За Mr Beast-ийн товчхон танилцуулгыг хийгээд байна шүү дээ тий. Одоо яг одоогийн байдлаар заяа. Өчтөрийн байдлаар бол 307 сая хандлттай байна. Яг өөрийнх нь Mr Beast гэдэг сууг нь. За тэрний дараагаар нь Mr Beast 2 энэ 44.7 сая хандлттай. Тэрний дараагийн сууг нь болохоор Mr Beast Gaming гэдэг сууг нь 44.9 сая. Beast Reacts гэдэг нэртэй сууг нь болохоор 34.4 сая. Mr Beast Philanthropy миний англи хэлж байгаа фаны маялч. Энэ болохоор 25.8 сая хандлттай байна. За ийм олон ерөнхийдөө YouTube channel ажилуулдаг ийм хүн байна. Тэгээд хамгийн одоо main сууг нь болохоор 307 сая гэх гайхалтай гоос тээ. За энэ үний амьдралын талаар та бүхэнд ярьж өгөх болно. За тэгэхээр 2012 онд анх 13 настай байхдаа YouTube эхэлсэн байна. За энэ болохоор Minecraft, тэгээд Call of Duty, Black Ops 3-ийнх нь одоо бичлэг хийдэг байсан. Анх YouTube эхэлж байхдаа ерөнхийдөө наад шиг ингээд өөрийнхөө нүүр мөрийг ингээд гаргаж бие гаргаж бичлэг хийдэггүй. Жоо нууц байдлаар тий өөрийнхөө нүрийг юусаа гаргадаггүй бичлэг хийдэг гэсэн юм байна. За тэгэж явж байгаа дараа нь өөрийнхөө нүрийг гаргаад бичлэг хийдэг болоод тэр үедээ болохоор YouTube руу одоо хэр их орлого олдог гэж гэдэг юм ба тий. Зөв энгийн нэг тийм бичлэгүүд хийж хэлдэг байсан юм байна. Тэгж жагаад 2015 онд болохоор нэг YouTube руудыг шүмжилдэг нэг сувг нэгэд. За тэр сувг дээр болохоор шинэхэн YouTuber тэгээ дээрэс нь одоо бусад ютуберуудын бичлэгнүүдийн одоо тэр эдит нь айгу муу анч гэдэг юм уу тий шууд тэр утгаар өөрийнхөө тэр шүмжлээд явчихдаг. Тэгээ дээрэс нь thumbnail айгу муу исэн байна тэр гэдэг юм уу тий тэдний шууд одоо шүмжилт хийдэг тийм YouTube ажиллаулдаг байсан. Одоо тэр YouTube-ийн сувг нь одоохондоо бол бүр ингээд устгагдсан юм байна YouTube-ээс. YouTube.com-оос бүр устгагдсан байна. За тэгээд 2017 онд болохоор 40 цаг тэгээс 10,000 хүртэл тоолох тийм чаленж явуулаад бичлэг хийгээд за тэрний дараа болохоор 24 цаг усан дотор өнгөрөх талаар бичлэг хийсэн байна. За тэр үед л гэхэд аль хэдийн 1 сая subscribe-тай болцсон байсан. За тэгээ 2018 онд 10 сая subscribe хүрч 2019 онд болохоор Electronic Art гэдэг манайхан мэдэн шүү дээ тий. Electronic Art гэдэг одоо тоглоом бүтээдэг нэг гайхалтай тийм компани байгаа. За тэр компани дэмжлэгтэйгээр тэр бүр нэг одоо 20 сая долларын чагналтайгаар Apex Legends-ийн тоглоомыг яг бодтер хийсэн гэж байгаа байхгүй. Лайв хийсэн. Энэ мөр гайхалтай. Тэгээ 2020 онд болохоор 32 маш алдартай social influencer-тэй цуг одоо тийм social influencer тэгээ адилхан тийм контент бүтээгчтэй цуг 25 сая долларын шагналтай хайчлууд аваад тэмцэлцэх юм байна. За тэгээ 2021 онд болохоор та бүхэн мэдэн шүү дээ тий. Нэг хэсэг Squid Game маш од болсон. За Squid Game-ийн бүр нэг дуурайсан тийм шагналтай 45 сая долларын чагналтай тийм ивент зөвхөмтсөн байгаа байхгүй. Одоо тэгээд хамгийн их хандлттай бичлгүүдийнх нь нэг болохоор энэ Squid Game-ийн ивентийнх нь бичлэг байгаа. За тэгээд товчхон Mr Beast-ийн талаар ярих юм бол бусад ютуберээс ондоо зүйл нь юу вэ гэхээр за бусад ютуберуудын хувьд гэвэл зүгээр л одоо юу гэдэг нь миний хувьд гэсэн одоо хүний талаар намтрын талаар ярьж байгаа шүү дээ. За бусад ютуберуудс ингээд сууж байгаа нэг юм ярьдаг. Mr Beast-ийн хувьд болохоор ярих гэхээс илүү шууд хийж үзүүлдэг. Жишээ нь одоо сүлд гаргасан ингээд бичлэгнүүдийн талаар ярих юм бол заяа. За энэ дэр байна л да. 50 цаг өмнө туйлд амьдэрсэн. Дээрээс нь Lamborghini-г бүр ингээд дээрээс нь ингээд бүр нугалж шахаад тэрийг бичлэгэн дээр оруулсан. Тэгээ дээрээс нь 100 хүүхдийн эсрэг томчуудын тийм өсөлтөн тоглоом зохион байгуулсан. Өөрийнхөө айдаг зүйлтэй нуур туулна гэдэг бөөн аалз маалз те бөөн шавжин дунд орж хөвцсөн юм уу те. Тэгээ 7 өдөр хөнгөө арал дээр амьдрах гэл. Бүр ингээд бос ютуберууд яаж ч чигээд дуурайх боломжгүй тийм амир хэцүү тийм даалгавар биелүүлж байгаа тоглоом дээр яг даалгавар биелүүлж байгаа юм шиг ийм зүйлийг хийдэг ийм гайхалтай ютубер юм байна. За тэгээд энэ ютуберийг болохоор нэгэн Forbes гэдэг нэртэй сэтгүүлд 2022 оны 1 сард хамгийн их ашиг орлоготой ютуберээр шалгаруулсан юм байна. Контент бүтээгчээр. За тэгээд ашиг орлогын хувьд гэх юм болов шүү дээ. Тухайн үед л 59 сая долларын ашиг орлоготой ийм ютубер байсан. Ашиг орлогын зарлаад. За энэ ашиг орлого нь хаанаас орд юм бэ гэсэн чинь YouTube-ийн AdSense буюу одоо рекламс олдог мөнгө нь $30,000. За ерөнхийдөө жирийн ютуберээс бүр хав илүү хэд дахин бүр хэдэн 100 дахин илүү мөнгө олдог гэж та бүхэнд бодчих. За дараагийнх нь болохоор мэдээж спонсор, гурав дахь нь болохоор өөрийнхөө одоо брэнд хувцас
лого мого ч юм уу те уцсны одоо уцсны зүйлт мүлт ч юм уу те жижиг сажиг тоглоом моглоом ч юм уу үйлдвэрлэж зардсан юм байна. Одоо үйлдвэрлэдэг компаниудтай гэрээ хийгээд за энэ бол ерөнхийдөө нэлээд олон ютуберүүд өөрийнхөө подолк гэх ч юм уу те эсвэл өөрийнхөө брэнд хувцснуудыг гаргадаг энэ бол энгийн зүйл. За бас энэс нэг ялгаатай зүйл нэг гэх юм болно шүү дээ тий. 2020 онд Mr Beast маань Mr Beast гэнэ. Mr Beast маань өөрийнхөө бургерийн газрыг нээлт хийсэн байгаа. Энэ болохоор 2020 оны 11 сарын 10-нд. За 11 сарын 10-нд нээлт хийгээд I opened up the world's first free restaurant. Энэ юугаар онцгой болж байгаа гэсэн чинь өөрийнхөө мэдээж YouTube channel дээр би өөрийнхөө бүргийнхэн газар нээж шүү та бүхэн миний нээлтэн дээр ирээ үнэгүй бүргэр өгөх болно гэж шууд зарласан. За зарлаад 2021 оны 11 сарын 10-нд хүмүүс нээлтэн дээр нэрсэн чинь нээлтэн дээр нэрсэн хүмүүс мэдээж үнэгүй бүргэр тараасан. Тэрнээс гадна AirPods зөө цоошин AirPod тэгээ дээрэс нь iPad энэ төр бэлгэнд өгсөн байгаа зүгээр. За тэр тэгэхээр зогсоогүй зөө $100 дэвсгэр хүртэл бэлгэнд өгөөд тэгээ зогсоогүй нэг юу гэдэг машинтайгаа хүмүүс ирээд бүргэр авах гээд ирж байгаа шүү дээ. Тэгвэл машинд нь жоохон зурагт мургацсан жоохон хуучин машин байвал шинэ машин бэлгэлд өгсөн. Юу н ирсэн бүх зочдонтой бэлэгтэй байсан. Тэгээ тэрнээс болоод тэнд байсан одоо юу гэдэг тэр бүргэрийн газрын хэсгийн бүр зам нь ингээд түгжрээ заяа. Бүр орох нүгүү болоод цагдаа нар зогсоогоод нэлээд хэцүү юм болсон. Тэгээ тэр ч байтугай тэр үед Mr Beast-ийн гаргасан тэрхүү бүргэрийн аппликейшн нь бүр татагдхаа байсан. Play Store App Store энэ төр бүр татагдхаа байсан байгаа. Тим одоо гасалт үүсгэсэн server. Тим хэмжээний гайхалтай зүйлийг зохион байгуулдаг ийм ютубер байна. За тэгээд энэ ютуберийн талаар та бүхэнд айгу товчхон ярьж байгаа шүү дээ. Өөр илүү миний мэдэхгүй зүйлээ бол ярьж болно шүү дээ. Бичлэгэн дээр нэмэлт хэсгээр. За тэгээд 2022 онд албан ёсоор 100 сая хүрээд улаан өнгөтэй diamond алмазан тэр баатныг авсан байгаа. Тэгээ 100 сая хүрсэн ерөөдөө 100 сая дагагчтай болсон 5хан ютуберийн нэг нь. Энэ баг номер 1 ютубер гэд хэлэхэд хэлсдэхгүй энэ хүн бол. За тэгээд энэ хүний юу нь болохоор зөвхөн ютубер зогсохгүй заяа. Одоо сүүлд нэг Philanthropy гэдэг нэртэй channel байгаа шүү дээ. Mr Beast Philanthropy. Энэ болохоор ямар учиртай юм бэ гэхээр сайн үлс буюу буйны үлс хийдэг тийм channel байгаа. За буйны үлс дээрээ тэгэл одоо Африкт байгаа зовж байгаа хүмүүс ч юм уу альсвал одоо яг өсгөлн нэрвэгцэн хүмүүс төр очиж бэлэг мэлэг өгөх юм тарааж марах ч гэдэг юм тий. Иймэрхүү буйны үлс хийж байгаа. Тэгээ тэр ч байтугай амар их ивент зохион байгуулдаг заяа. За тэр ивентээс нь ярих юм бол эндээс болохоор Triplanting гэж байгаа. Энэ болохоор яаж юм гэхээр мод тарих ивент. Тэгээ эндээ шагналын санал болохоор Arbor Day Foundation гэдэг нэртэй газартай хамтраад $20 сая хүмүүсээс одоо юу гэдэг хандвар ингэ татан цуглуулсан. Тэгээ Mr Beast-ийг баг мэдгүй юм байдгүй болохоор 20 сая баг 21 сая шахуу доллар цугларсан гэж байна. Тэгээд тэр бүх орлогоо мод тарихад зориулсан. Эколог буюу одоо тий байгаль орчноо илүү сайхан болгохын тулд. За тэрний дараа болохоор Team Seas гэдэг газартай хамтраад далай маш их одоо хүмүүс хуг хайдаг тий хуг хай гэдлэх байдаг. Тэр хуг хаяыг цэвэрлэе гэж бас нэг ивент зарлаад энэ дээрээ бас $30 сая цуглуулсан байна. Тэгээ мэдээж яг энэ их мөнгийг цуглуулахад өөрөөс нь өөрөөс нь үнсэж мөнгө гарна. Тэгээ дээрэс нь эн чин юу гэх юм хандивын тэр мөнгө нь олсон орлого нь өөрт нь биш шууд бүгд хандиванд яваад өгч штэ. Тэгээ дээрэс нь энэ Philanthropy гэдэг нэртэй энэ буйны үлс хийдэг энэ сувг нь бол цугийн орлого нь бүгд хандивч явдаг. Африкийн үлсч байгаа хүмүүс ч юм уу те. Энэ бүх зүйл нь хандивын байгуул руу ингэж явдаг. Тэгэд энэ зүйлээсээ дээрэс нь та бүхэн тэр Lamborghini ингэж бүр ингэж няц дарж байгаа тэр YouTube-ийн юун дээр ч тийм үү те. Энэ л болохоор $3 сая 3 сая бүр тэрнээс ч их мөнгө үрдэг ч байт юм уу те. Бичлэг болгон дээрээ тэр хэмжээний орлого олдгосон тэр хэмжээнийхээ бас зарлага хийдэг. Тэгээ энэ их хэмжээний энэ гайхалтай юм хандивын үйл ажиллагаа ийм зүйл мөнгийг бол зүгээр л бараг л ингээд цацдаг төрлийн. Тэгээ буцааж бас олж чаддаг. Ийм зөрөгтэй ийм ютубер бол баг ховор те. Ер нь бол толгойн аягүй сонирн боос те. Бус жиүнээс шал өөр ажиллаж байгаа. За тэгээ энэ хүний талаар та бүхэнд маш товчхон ярьж өглөө. За бичлэг таалагдсан бол юу гайхаа мэдж байгаа те. Лайк дараад subscribe хийгээд өгөөрэй. Дараагийн бичлэгээр бас нэг гайхалтай сонирхолтой үн талаар та бүхэнд ярих болно. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.